Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Ж. Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хянаж шалгах төр хороо байгуулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Улсын их хурлын гишүүд Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар хооронд гашуун сухайд ганц мод бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр түүний бэлтгэл ажил аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх нотлох баримтыг шинжилэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах иргэд олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор хянан шалгах төр хороо байгуулах санал гаргаж Улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Л. Соронзон болд хянан шалгах төр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаар нь Улсын их хурлын гишүүн Л. Оюун Эрдэнэ нарын гишүүдээс санаачилж Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоолын төслийн хүрээ хязгаараас ялгагдах өөрчлөлтийн талаар Улсын их хурлын гишүүн П. Батчимэг хянан шалгах төр хороо байгуулах шалтгаан үндэслэл болон коксчих сул коксчих эрчим хүчний нүүрсний үн болон борлуулалтын хэмжээнд нь гэрээнд заасны дагуу нийлүүлэгдэж байгаа эсхийг шалгах эсэх талаар асуулт асууж хариулт авсан. Мөн Улсын их хурлын гишүүн Б. Уянга хянан шалгах төр хороо байгуулахгүйгээр Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар хооронд гашуун сухайд ганц мод бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хүрээнд байгуулагдсан гэрээг эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа авч хэлэлцээд шаардлагатай бол засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй талаар санал хэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32-ийн 4-р хэсгийг баримтлан тусгай шалгалтын сэдэв хүрээ хязгаар Монгол Улсын үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7% нь хянан шалгах төр хорооны тусгай шалгалтын сэдэв хүрээ хязгаар нь Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн гэж үзэж тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хянан шалгах төр хороо байгуулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд